Тамхины тухай хууль бид нар ч одоо уг нь маш их одоо хилцүүлгүүдийг зохион байгуулад маш удаан одоо юу гэдгийг нэхэн шаардаад маш их хил амтаа гарч байгаа хууль л да. Тэгээ одоо зарим гишүүд нь их судалгаа муу боловсруулсан эсвэл одоо энийг анхаарах ёстой энэ тэрэгэл маш олон юм хардлага сэрдлэгтэй их хэцүү хууль явж байгаа. Тэгээд өнгөрсөн чуулганаар бас гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдээд бүр одоо хүнд нөхцөл байдалд оруулчихлаа энэ хуулийг. Тэгээ миний хүсэлт яг энийг ч гэсэн бас ажлын хэсэг өөрөө харсан юм байна. Тэгээд зарчмын зөрүүтэй санал дахиад гаргаж байгаа юм байна. Дэгийн тухай хуулийнхаа энэ чинь 6-гийн хэддгээр 42-ийн 2-ийн 3 байна уу? Энэ нэгдсэн хуралдаан дээр дэмжигдсэн саналаар манай одоо байнгын хороо бас 2-ны 3-аараа эргэж энэ асуудлыг харах 3-ны 2-ороо одоо энэ эргэж харах дахин санал хураах ийм хэрэгцээтэй гэж. За нэг нь юу юм бэ гэхлээр нөгөө мөнх сайхан гишүүний одоо гаргасан санал 2010 оны 1 сарын 1-ээс хойш төрсэн хүмүүст одоо тамхин бүтээгдэхүүн бүх төрлийн одоо тамхин бүтээгдэхүүнийг борлуулахгүй байх. Тэгээ энэ бид нар бол яг одоо 2010 оны хүүхдээр төсөөлөд байна. Гэтэл бид нар тухайн хүмүүсийг насан туршид нь буюу 25 настай, 30 настай, 40 настай, 50 настай хөгшөө өвгөн болсон ч гэсэн одоо тамхи худалдаж авах эрхгүй байх ийм асуудлыг одоо батлах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр бүх төрлийн тамхи гэдэг чинь юу юм бэ гэхээр нөгөө хамрын тамхи ч гэсэн орно шүү дээ. Хөөрөг зөрүүлэх эрхгүй хүртэл болох гэж байгаа байхгүй бид нар чинь. Тэгэхээр энэ асуудлыг одоо эргэж хараач. Энэ бол ёстой утгагүй асуудал гэдгийг нэг хэлэх гэсэн юм. Хоёр дахь нь болохоор нөгөө эргээд хөөрөг рүүгээ ормоор байна. Тамхин бүтээгдэхүүн мөө. Одоо надаас хэвлийнхэн бас асуугаал дайраал одоо элдэн янз болоод исэн би бас хэлжсэн шүү дээ. Тамхин бүтээгдэхүүнд энэ орноо. Угаасаа тамхин бүтээгдэхүүн гэж байгаа бол хамрын тамхи ч гэсэн одоо тамхин бүтээгдэхүүн мөн байхгүй юу. Тэгээд шижир гишүүний гааг одоо хоригл одоо бас амт үнэр дээр нь нэмээд гааг одоо хоригдно гэдэг дотор нөгөө хамрын тамхи орчиж байгаа байхгүй юу. Тэгээд ийм байдлаар одоо хитрхи одоо нялзаагаад шижир гишүүн төрсөн өдрийн бэлэг барьж ин гэж одоо шижир гишүүний саналыг дэмжиж ингээ явчихлаар энэ хууль маань бүр бүхэлдээ маш том эрсдэлд орчихлоо. Ийм учраас одоо 3-ны 2-ороо энэ хоёр заалтыг бас эргэж харж дахин найруулах энэ саналыг одоо дэмжиж энэ хоёр асуудлыг бид шийдвэрлэхгүй бол бараг үндсэн хууль зөрчсөнд орох гээд байна. За аримжаа гишүүн санал хэллээ. За байнгын оргоны эрхэм гишүүдтэй бас зүйл анхааруулъя. Бид мэдээж одоо тамхигүй генерашн буюу одоо тамхигүй залуучууд орчин үеийн одоо иргэдэд тамхигүй болгоё гэдэг сайхан санаачлага бол үнэхээр гайхалтай. Гэхдээ энэ бол одоо анх удаа Монгол улс ингэж санал гаргаж байгаа зүйл биш ээ. Дэлхийд байгаа би бас одоо жишээнүүдийг хэлье. Жишээлбэл одоо Англи улс 2009 оны 1 сарын 1-ээс хойш төрсэн бүх хүүхдүүдэд зөвхөн утаад тамхи хэрэглэхийг хориглосон заалтай. Түүнээс одоо вейпийг бол хориглоогүй. Вейп никотин паж инээ тэрэг бол одоо 18 наснаас хүртэл бол одоо хэрэглэхийг хатуу хориглосон зохицуултууд орсон. За Шинэ Зеланд 2022 онд энийг бас баталсан. Шинэ Зеланд бол бүр хамгийн анхны баталсан улс нь. Тэгээд 24 оны засгийн газар нь энэ хуулиа буцаагаад хүчингүй болгоцсон. Тийм учраас бид бас энэ дээр байнгын хорооны гишүүдтэй бас зөрүүд хэлээд бид хяналтын тогтолцоогоо сайжруулах гэж зорж байгаад энэ хуулиа бүр цаашаа явахгүй болгочих үе. Үндсэн гол зорилгоос хазаачих үе. Тийм учраас би одоо аримжаа гишүүний энэ зарчмын зөрүүтэй санал гарч байгаад бас дэмжиж байнгын хорооны гишүүд нь бас одоо дэмжиж оролцоосоо гэж та уриалж байна.